Сайн байцгаана уу төмс иргэц та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС телевизийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төмсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжиц дугаараараа өнөөдрийн цаг үеийн орон нутгийн мэдээлүүдэд танилцуулъя. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу. За энэ жилийн хувьд бол бид нар ер нь бол Улсын их хурлаас баталсан төсөв бол нэлээд хэмнэлттэй таналалтай төсөв. За хөрөнгө оруулалтын хувьд ч тэр үндсэн аймгийн суурь орлого, суурь зарлагч гэсэн их бууруулсан. За бид нар бол нэг үндсэн том зарчим барьж байгаа нь төсөвтэй багтаагаад 2025 онд ажиллаж ирсэн бүтцээр нь аймгийн одоо нийт төсвийн орон нутгийн хамгаалалтын төсвийн байгууллагуудыг үргэлжлүүлж ажиллах. Өөрөөр хэлбэл төсвийн ямар нэгэн одоо хэмнэлт тодтгол өөрөөр хэлбэл нөгөө орон тооны цомтгол хийхдэггүй гэсэн үг. Одоо байгаа бүтцээр үргэлжлүүлж ажиллах болцоог хангаж байгаа. Хоёрдугаарт нь төрийн албаагчийн орон нутгийн нэмэгдлийг бол үргэлжлүүлэн олгохоор явж байгаа. За тэгээд мэдээж гуравдугаарт засгийн газраас тавьж байгаа, улсын хурлаас тавьж байгаа үндсэн том шаардлага бол хэмнэлтийг одоо дээд хэмжээнд барьж ажиллаа гэж байна. Тэгэхээр тэр хэмнэлтийн хүрээнд бол аль болох хэмж болох зардлуудыг бүрэн хэмж за орлогоо дайжлах хэмжээнд ажиллаж байгаа. Тухайлбал манай орлого бол нэмэгдэх хэд хэдэн болцоотой их усур бол сүүлийн үед барьж байгаа орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулаад хүн амын орлогын албан татварыг нэмэх боломж бүрдэж байна гэсэн юм. Нэг сайн үзүүлэлт бол манай хадгаламжийн хүүгийн орлого нэмэгдэж байгаа. Өнөө жил бол бараг 5 тэрбум руу орж байгаа. Энэ чинь бол 3 жилийн өмнө бол 2 тэрбум орчим байлаа ш. Тэгэхээр хадгаламжийн хүүгийн орлого нэмэгдэж байгаа гэдэг бол иргэдийн одоо хадгаламж яг энэ хэмжээгээр нэмэгдэж байна гэж ойлгож байна. За мөн нэг эдийн засгийн сайн үзүүлэлт бол энэ жилээс эхлээд Дархуул аймгийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүн бол нэг их найдыг давсан юм үзүүлэлт байгаа. 2 жилийн өмнө бол дөнгөж нэг 700-800 тэрбум дээр байдаг болсон бол энэ жилээс эхлээд одоо нэг их найдыг давж байгаа юм үзүүлэлт бол Дархан өөрөө энэ эдийн засгийн эргэлтэнд эрчимтэй орж ийн. Энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэдийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа хэмжээ маань бол энэ хэмжээгээр одоо 2 жилийн өмнөдтэй харьцуулахад одоо энэ жилийн тооцоолоод 1.2 тэр их найд хүрнэ гэдэг чинь бараг 50% нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн эргэлт өөрөө 2 жилийн өмнөдтэй харьцуулахад 50% нэмэгдэж байна гэдэг бол үүнийг дагсан одоо бүх бизнесийн орчин сайжирч байна л гэж ойлгож харж болно. За тийм учраас төсвийн орлого нэг талаасаа бидэрт бүрдэх боломж нь өөрөө бүрдэж байгаа учраас бид нар орон нутгийн энэ жилийн эцэд хэлэлцэж байгаа төсөв маань өөрөө үндсэндээ хамгийн чухал юм нь эх хонд аймаг төсвийн хөрөнгө оруулалтаараа ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын ажил бол өмнө бидний баталж ирсэн хөрөнгө оруулалтын ажлуудаас бол бараг 3 дахин буурсан. За нийтдээ орон нутгийн хөгжлийн сан жишээ нь 2 дахин буураад усаас ирээд 5 их усүр байдیں۔ Байгаль орчныг хамгаалах нөхөс хэрэглэх зардал их засварын зардал, замын сангийн зардал, орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт гэдэг ийм 5 их усүрээс нийтдээ бид нар энэ жил шавхаад 14 тэрбум төгрөгийг гаргаж байгаа. За энэ 14 тэрбум төгрөгнөөс өмнөх иргэдийн хурал маань хоролдохтой 25 он төлөвлөсөн ажлуудаа хийж чадаагүй ажлууд байгаа шүү дээ. Нөгөө 5 сарын 31-нд ингээд гэрээ зогссноос хойш бас хийгээгүй төлөвлөсөн. Гэхдээ иргэдийн хурал маань өнгөрсөн жил хийнэгээд ингээд иргэдийн саналыг аваад баталсан ажлууд байгаа. Тэр ажлыг бид нар устгаж болохгүй юм байна. Энэ ажлаа үргэлжлүүлээд ямар ч гэсэн хийж дуусгах гэдэг зарчмаар шилж хөрөнгө оруулалт болгож 6.6 тэрбум төгрөгийг шилж хөрөнгө оруулалтыг энэ 14 тэрбумаас хийж байгаа. Тэр цаана бол бидэрт 8.1 тэрбум төгрөг үлдэж байгаа. Энэ 8.1 тэрбум төгрөгөөр юу хийх вэ гэдгээ өнөөдөр төлөөлөгч нар маань ярилцж байна л гэж ойлгож байна. За засаг даргаас өргөн барьсан гол санал бол энэ 8.1 тэрбум төгрөгийн 40 орчим хувийг бол боловсролын салбарт хүүхдүүдэд зориулъя л гэж байгаа. Тухайлбал бид нар энэ сүү хөтөлбөрийг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл энийг одоо эх жил хувийн хвшил гэхгүйгээр хувийн хвшлийн сургуулиудад ч гэсэн сүү хүүхдийг одоо ялгалдан гадуурхахгүйгээр хоёрдугаар сүүнийхээ хэмжээ норм одоо чанарыг нь илүү сайжруулъя. Хүүхд тулганд тусгаалсан тетрабакс авалгаатай болгоё. Гуравдугаарт тоог нь нэмэгдүүлье. 7 хоногт одоо бол 2 өгж байгаа. Тэгвэл 3 болгож өгье гэж. Энд нийтдээ бараг 1.9 тэрбум гэдэг чинь 2 тэрбум төгрөгөөр зарцуулахад төлөвлөж гин гэсэн. За тэгээд нөгөө боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд сургуулийн гадна талын орчны талбайг сайжруулъя. Оюуны эрүүдийн БВР гэж нэг том байр байгаа даа. Энд одоо маш олон хүүхд явдаг. Тэгээд дандаа нөгөө 1-5 дугаар ангийн хүүхдүүд гэж эцэг эхчүүд нь заавал хөргөж өгдөг. Тэр энэ сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор бид нар ардталт нь авч зогсоол бий болгож өгье. Тэгээд 4-6, 4-7 дугаар байрыг 2-ыг уян урсгалтай зам болгоод яг энэ оц цус сургуулийг нодлон авч зогсоол энэ тойрог схемд оруулсан шиг оюуны эрүүдийн БВР-ийг бас юм болгоё гэдэг энэ том зорилтыг бас төвшүүлж төлөөлөгч нартай танилцуулж байгаа. За ингээд мөн эрүүл мэндийн салбартаа тодорхой энэ их нэлгсэн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгөхөөс ахуулаад ингээд олон ажлуудыг тооцоолж. Тэгтэл ер нь бол өмнөх жилүүдийг бодвол 2-3 дахин буурсан хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. Шилж хөрөнгө оруулалт гэдэг нөгөө өмнөх иргэдийн хуралдаар батлагдсан ажлуудаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар өмнөх нөгөө 24 оны жилийн эцэст бид нар хуралдсан шүү дээ. Тэр хурлаар одоо манай төлөөлөгч нар чинь тухайлбал нөгөө яг тойргоо сонгосон төлөөлөгч нар иргэдийн санал дээр үндэслэсэн маш олон ажлууд байгаа байхгүй жижиг сажиг 50 хүртэлх сэдвэрийн ажлууд. Тэр ажлуудаа бид нар үргэлжлүүлж хийж болно хийн гэсэн. Тухайлбал одоо шилж хөрөнгө оруулалт дотор сүүлийн 2 жил дамж хэрэгжиж байгаа нэг ажил бол нэгдсэн эмнэлгийн
төрөгний машиныг шинжлэх нэг машины асуудал байгаа. Мөн одоо цагдаагийн газрын парк шинжилгээг хийх ажлууд байгаа жишээ. Тэгээд энэ ажлууд болгон бүгд одоо шилж хөрөнгө оруулалтаар үргэлжлээд хийгднэ л гэсэн үг. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэ хөлбөрийг хэрэгжүүлж, шинэ арга зүйг түгээн сурталчлах зорилготойгоор Дархуул аймаг дахь Дархан коллежийн сургуулийн өмнөх боловсролын тэнхимийн нэрэмжит эрдэм шинжилгээ онол практикийн баг хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд Дархуул аймаг төдийгүй Сэлэнг, Орхон, Төв аймаг, мөн Улаанбаатар хотоос танхимаар 15 илтгэл, цахимаар 15 илтгэл буюу нийтдээ 30 гаруй илтгэл хилэлцэгдэж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, арга зүйч, эрхлэгч нар болон бусад оролцогч эдгээр 100 гаруй хүнийг хамран зохион байгуулагдлаа. Тэгээд Магадлалын эзэмшигдсэн Дархан коллеж маань сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр шинжлэгдсэн батлагдсантайгаар холбоотойгоор тухайлбал 2025-26 оны хичээлийн жилээс мөрдөгдөж байгаа энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам сэдвт бүсийн болон төвийн бүсийн хойд хэсэг болон төвийн бүсийнхээ хэсэгт хамаарах нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажилтнууд тэр дундаа хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа нэгжүүд, за ихтэй сургууль, коллежийн зочин төлөөлөгчдийг оролцуулсан энэ өргөн хэмжээний эрдэм шинжилгээ онол практикийн баг хурлыг амжилттай зохион байгуулж байгаа. Энэ удаагийн хуралд нийт 30 орчим илтгэл, цахимаар болон за бусад хэлбэрээр танхимаар илтгэлээ хилцүүлж байгаа их ач холбогдолтой ийм өргөн далаастай ийм сайхан хурал болж байна гэж үзэж байгаа. Онцлон хэлэх юм бол Монгол Улсын Хүүхэлдэйн театраас ерөнхий найруулагч Баян Зул тэргүүтээ 7 жүжигч нийтдээ 8 хүн маань ирж одоо сургуулийн өмнөх болон бага насны хүүхдийн хөгжилд жүжигээр дамжуулан хүүхдийн хөгжлийг хэрхэн танин мэдэх гэсэн асуудал сэдвээр илтгэл хилцүүлж бяцхан драмын жүжиг тоглож өгч байгаагаар бас их ач холбогдолтой гэж үзэж байна. Саяхан бас Өвөр Монголын Хондор их сургуультай коллежтэй хамтраад бол сертификатын сургалтыг бол сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бол явуулсан. За энэ яагаад ингэж зохион байгуулж байгаа юм бэ гэвэл саяхан 9 сард бол Сөвсийн одоо сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр сургалтын хөтөлбөр шинжилэн боловсруулагдаж шинэ одоо арга барилаар бол шинэ чиглэлээр бол явагдаж байгаа учраас үүнд холбогдсон одоо сургалтуудыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ үүднээс за энэ өнөөдрийн арга хэмжээ олон улсын хурал бол бас мөн энэ чиглэлээр бүх одоо сургууль цэцэрлэгийн байгууллагыг хамруулсан томоохон хэмжээний ийм эрдэмтний хурлыг бол бид зохион байгуулж байгаа. За энд бол олон улсын хэмжээний одоо багш нар хүртэл одоо давхар оролцож байгаа. Монгол Улсын боловсролын их сургуулиас бол өргөдөн ирсэн одоо доктор оюун гэрэл бол энэ арга хэмжээг бол цовруул хэлбэрээр зохион байгуулж ингэж явуулж байгаа юм аа. Энэхүү хуралд маань Дархан аймгийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн хүүхдийн цэцэрлэгүүдийн багш нар эрдэм судалгааны ажлаа танилцуулж байгаа. Түүнээс гадна Дархан коллежийн мэргэжилтэн багш нар эрдэм судалгааны ажлуудаа танилцуулж байгаа. Түүнээс гадна Шарын гол, Сэлэнг, Хөтөл, Хонгор сумын сургуулийн боловсролын байгууллагууд бас оролцож байгаа. Мөн онлайнаар эвдэглүүдийг танилцуулна. Энэ дээр 21 аймаг 9 дүүргийн үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын нийт эрдэмтэн судлаачид энэхүү арга хэмжээнд оролцож илтгэл, туршлага, судалгаа, шинжилгээний ажлуудаа танилцуулж байгаа нь цаг үеэ олсон шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн шинжилгээг бодиттой нэвтрүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулсан ажил гэж бодож байна. Онол практикийн баг хуралд Дархан коллежийн урилгаар уран сайхны удирдагч Ариун Туяа тэргүүтээ Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хүрэлцэн ирж бага насны хүүхдийг хүүхэлдэйн урлагаар дамжуулан зохиолд суурилсан арга зүгээр хэрхэн сургууль хүмүүжүүлэх аргыг практикт зааж харилцан ярилцаж үзүүлсэн нь онцлог үйл явдал боллоо. Сэтгэл зүйн шинжилгээ ухаанд бол тэгж үзлэх хүүхдтэйгээ харилцахдаа яг ижилхэн төвшөнд нь очоо тийм үү хэрвээ хүүхд ихэд дээрээс харчаад ээж аав нь юм яриад багш нь юм яриад байвал ямар байдгүй тэгэхэд хүүхд тэнтэс хаалттай айж имэх тийм үү ийм мэдрэмжүүд өгөгдөөд өөрсдөө чөлөөтэйгээр ярьж харилцаж чаддгүй байх нь тэгтэл өнөөдөр манай уран бүтээлч гарч ирээд яг өөрсдөд нь адилхан дууных нь өнгөөр адилхан ойлгомжтой хэлээр нь өөрсдийнх нь хэлээр ярьж байгаа учраас хүүхдүүд маань аюул харилцсан чөлөөтэй ярилцаад тийм үү ойлголцож чадж байна.
Тийм үү? Тэгээд хүүхэлдэйг харангуут энэ миний найз штэ, миний юм бэ штэ. Би энийг чи айл тань штэ гэдэг ингээд одоо ойлголцож чаддаг болохоор энэ бол хүүхдэд нэн чухал урлаг байгаа. Энэ хөтөлбөрүүд бол яалтчгүй яг хөрсөн дээр буусан шинэлэг хөтөлбөр болж чадсан байна гэж бид нар үзэж байгаа. Тэгэд хүүхдийг зохиол бүтээлтэй танилцуулахын тулд уншаад өгөхөд байх нэг ондоо. За тэр бол уншихад бол мэдээж сэтгэлгээнд хөгжин тийм үү? Гэтэл тэр үлгэр зохиолыг хүүхэлдэйгээр дамжуулаад тухайн хүүхдтэй ойлгуулах юм бол одоо хэл яриа, харилцан ойлголцол, харилцаа, гоо зүй, ёс зүй болохгүй бүх мэдээлэлээ зохиолцуулсан энэ арга зүйгээс хүүхэлдэйн театраар дамжуулт, хүүхэлдэйн урлагаар дамжуулт авч болох ийм боломж олгогдож байгаамаа. Дархан коллежийн нэрэмжит эрдэм шинжилгээ онол практикийн энэхүү баг хурлаар багшлахын үйл ажиллагаанд хийсэн эмпирик судалгаа 4 настай хүүхдийн тод олох чадрыг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо, авиан буруу дуудлагыг засаж хөгжүүлэх нь хүүхдийн хүмүүжилд уртын дууны үзүүлэх нөлөөлөл, тэгш хамруулах боловсролд багшийн оролцоо, эерэг хандлах гих зэрэг сонирхолтой илтгэлүүд хилцэгдэн шилдэг илтгэлүүдийг танхим болон цахим гэсэн хоёр оролцооны төрлөөр шилдэгүүдийг нь тодруулсан байна. Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хоол аймгийн 25-26 оны өвлжилтийн бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. 95% тавьж байна. Тодорхой ажлууд бол он гараад хийгдэнэ. Ийм учраас бас одоо хувь нь харьяа 100% хүрээгүй. Гол ажил нь бол яг өвс ижлийн аюулгүй нөөц бүрдүүлэх. Дээр нь малчтайг өөрсдөр нь бас одоо өвс ижил бэлтгүүлэх ажил. Энэ тодорхой нормтыг тогтооход өгсөн байдаг. Манай мал өхөр гэдэг бол садлан ижил өөрсдийн хэмжээнд боломжийн одоо хэрээр бэлдсэн. Аймаг бол нэг 200 тонн 900 тонн ижил бэлдсэн байгаа. Ер нь засгийн газрын даалгавар бол нэг дахин нэмж одоо биелүүлсэн. Зүгээр одоогийн байдлаар манай аймгийн нутгаас өвлжилт хүндрэх төлбөрөөр орчод байна. Одоо өвлийн үйлрэл гараад үндсэндээ 4-5 удаа сас орчлоо. Дээр нь өнгөрсөн 100 бас одоо ургац таарав өвс ногооны гарч таарав байсантай холбоотой сас ороод ингээд одоо малын идэж үндсэндээ ховорцсон юм байна. Тэгээ нэлээд эртхэн одоо ингээд энэ өвс цэжил орж явах шиг байна мал. Энэ засгийн газрын тогтоол үүдээ ганцуудын байдал өрсөлдөөн үнэлгээ. Энэгээр бол онцгой байдлын газраас ус цагуур орчин шинжилгээний төвгээд байгууллагууд үнэлгээ хийдэг. За энэ үнэлгээгээр өнөөдрийн байдлаар үз 20 сумд бол цагаанаар зудрах. Нөгөө 3 сум бол хэвийн гэдэг үнэлгээ гарч байна. Гэхдээ бол яг бодит хөвлөөр яваад үзэх юм бол ер нь манай өдөөгийн 3 сум бол гурвуулаад ер нь зодорхой байдалд орчод байна. Тэгээ яг одоогийн байдлаар нэг хаагдсан зам даваагүй алга байна. Бид бүхэн сэрэмжлүүлэх, за судалгаа авч байна. Хэрвээ зам даваа хаагдсан бол гарах тухай өрн ийм бүрэг даалгаврыг аймагаас өгсөн байгаа. Ингээд өдөр тутмын одоо сумдтай холбоотой ажиллаж байна да. Ер нь бол одоо цаашдаа бас үржилсэн мэдээгээр сас нэлээд хэдэн удаа орохоор 12 сард ихтэй одоо 3 удаа орохоор байна. Энэ 3 удаа орох юм бол үндсэндээ тэгээд зотын байдалд орчих юм аюул нүүрлээд байна. За харин зүгээр Улаанбаатар хотод манай аймагч гэсэн ич арга хэмжээ зохион байгуулсан. Ер нь малчтайгаа бас малаа энэ эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ чиглэлээр нэлийн уриалж байна. Тэгээд манай малчт маань энэ эдийн засгийн эргэлтэнд малаа оруулах чиглэлээр нэлийн санаас ажиллаж байна шүү. Өнгөрсөн хугацаанд тосгонд яг энэ тогтчлтын чиглэлээр ялангуяа хүүхд иргэдийн нөгөө чөлөө цагийг зөв болж өнгөрүүлэх чиглэлээр ийм өндөр төсөв сууж байгаагүй. За энэ төсөв ер нь яагаад суусан бэ гэж. Дархан сумын 1 2 3 дугаар багийн иргэдийн хурлын төлөөлөгч тосгоны лобби гэж бүлэгтэй энэ бүлгээрээ бид нэр 3 багийнхаа залуучуудын дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. За энэ хэлэлцүүлгээс манай 3 багийн залуучууд энэ тосгоныхын стадионыг одоо хин нэгэн хөвчлээд авахаас өмнө алга болохоос өмнө те энийг хүүхд чөлөө цаг иргэдийн чөлөө цаг өнгөрөөд газар болгож өгөөч гэдэг санал гаргасан. За энэ саналыг бол бид аймгийн засаг дарга уламжилж тосгоны төлөөлөгчд уламжилж өнгөрсөн жил 400 сая энэ жил ингээд 200 саяг нэмээд нийтдээ 2026 онд 600 гаруй сая төгрөгийн тогтчлт үйлчлэгийн ажил хийгдгэр боллоо. За энэ нь бол бүх насны иргэдэд одоо тохиромжтой спорт тоглоом бие бэлдэржүүлэх чирэгжүүлэх ийм талбай авахар явж байгаа ажил явж байна.
Үзэгч та бүхэндээ уламжлал ёсороо дотоод мэдээлэл танилцууллаа. Харин одоо хөтөлбөрийн энсэгт цаг агаарын мэдээлэл хүлээн авч үзнэ. ТБС-ийн төмсийн мэдээллийн үйлчбэрийн пүрэв гарагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхаарал үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн ажил үсэд тань амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.